Намсрын банзрагчийн зохиол Халахын гол тэргүүн дэвтэр 15 дугаар хэсэг. Баатрын суман тэр хонхорт түр амарч сум хэрэглэлээ нэмэн базааж аваад хорооныхоо өөр нэг сумгийн хамт дахин дайрсан боловч дайсны эсэргүүцэл ширэн хөвөр байсан тул газрын бартаанд нуугдан тулдахаас өөр аргагүй болжээ. Орой тийшээ тулалдаан улам ширүүслээ. Нар ташиж байхад Баатрын сумангийн нуугдж хориглож байгаа газар руу Японы 2 танкаар дэмжүүлсэн суман гаруй зэрэг дайрч эхэллээ. 2 танк нь явган сэргээ холбоод хөтөлсөн юм шиг ойртож ирэв. Зэргүүд нь танкны араас тэнхүү цовролдон нуугдас хийж яваа нь яг л холбосон юм шиг харагдана. Баатрын сумангийн хажуугаар жалганд байсан зөвлөлтийн их буучид дайсны танк руу гал нээхэд өнөө 2 танк хурдаа нэмэн овгос харьяасаар бүрч ойртлоо. Тэгтэл түрүүлж явсан танк дороо эргэлдэн түр зогсох шиг болж гинет утаа манс хийж улаангал дүрлцэв. Дараах танк нь зүрхсэн бололтой огцомхон ирэхэд дагаж явсан цэргүүд нь цаашаа зугтаажээ. Тэд бөмбөн шогшсоор гуу жалга руу орж хариу галнэ. Дайсны галын хүч нэлээд суларсан янзтай байлаа. Ийхүү 2 талаас харилцсан буудалцсаар шөнө болгов. Баян цагааны нуруу галуутаан дунд маналтсаар шөнө боллооч гэсэн буундуу намтсангүй. Зарим газар уламж ширүүн тулдаж байгаа бололтой. Баян цагааны нуруунд дээгүүр гэрэлцэм зогсоо зайгүй зөрлөж үе хурцдөл улалцсан тэнгэрийн хаяа нэлэнхүйдэ улаажээ. Баатрын сумангийн өмнөх газрын хэвгээд нуугдсан дайсны зүгээс буутхан цорсон тул Баатар сумангаанд давшуулв. Япончуудын хоригдсан газар ойртоход хөнгөн булмат богино ээлжээр шүршлээ. Баатар хариу гал нэх команд өгч олон арван винтовын дуу тажигнан нэр хий. Дайсны хөнгөн булмодж төдгөн чимээгүй болчихов. Баатрын сумангийнхан салаагаараа тасран мөлхсөөр дайсны хоригдсан газар ирэхэд зайлж амтсан байжээ. Баатар цэргүүдээ дайсны түр угсан нуувчинд оруулаад орчны байдлыг ажив. Буундуу холдоотч байх шиг санагдана. Баян цагаанд гарч ирсэн Японыхон нэлэнхүйдээ авахарч байна уу да. Тулдаан улмал холдоод голын хөвөө орчмол болж байх шиг санагдах юм гэж улс төрийн удирдагч нь аяархан хэлв. Баатар тулдааны чимээг чагнаж байснаа. Харин тех шиг боллоо. Юу ч гэсэн жаал ахи гэд баслоо. Суман цэрэг мордо хэдэн хүнээр хөдлүүлээд явцгаа. Газрын байдлыг үзвэл 2-3 өдрийн турш ойртохын аргагүй юм шиг санагдаж байсан баян цагааны нуруун дээр гарч ирсэн байлаа. Зүүнтэй тэнгэрийн хаяан доогуур эрвэн сэрвэн уулсын орой сүмэлцэх нь голын цаадах элсэн манхан бололтой. Буундуу бараг цаалбал нурууны зүүн бие голын хөвөөрөө шилжжээ. Шүн дунд хэдийн өнгөрч үүр хаяарах тэмдэг орсон байв. Баатар мориндоо мордох тушаалаг. Морд суман нурууны голыг барьсхийн зүүн өмнө жигтэй хатруулв. Буудалцхан цөөрсөөр холдон холдсоор л байв. Харин их бууны сумны содон дуу хийл дуулдаж голын хөвөө орчим танк хуягтын моторын дуу бөглөөхөн нүргэлнэ. Баатар чухам хаашаа явах уу? Хороо маань хаана байна? Ямар шин тушаал ирэх бол гэж бодлохийлэн явж байтал хэдэн морьтой хүн пижигнэлтэн давхиж ирлээ. Түрүүчийн салааныхын тэдэнтэй уулзаж байгаа бололтой шивэр авир хэлцгэн дуулдав. Төдөлгөө 1-р салааны дарга 2 хүн дагуулan ирсэн нь хорооны холбоочин байлаа. Холбоочдын хэлэхээр бол Японы цэрэг баян цагаанаас үндсэндээ хөөгдөж голын цаана гарсан бололтой. Гэхдээ харанхуйг далимдуулан нуувч жалга голын хөвөөний бургасанд нуугдж хоцорсон хэсэг бүлэг этгээд байж магадгүй тул Баатрын суман халахын голын баруун хөвөөнд очин хориглож хорооны дарга тушаасан байжээ. Баатар сумангаа дагуулan баян цагааны зүүн бие рүү буухад голын цаан тулдаан болж байгаа нь мэдэгдэв. Морьт суман шогшуулсаар балартан харлах голын бургасны ойролцоо очиход үүрч гээрэв. Баатар хаан хориглохоо сонгон голын хөвөөгөр хэсэг зур яваад хинийх нь ухсныг үл мэдэх нэгэн морийн урт новчийг сонгон авчээ. Алсын бараа харагдахаас өмнө амжиж морьдо бургасан дунд нуугаад байлдааны бэлэн байдалд сумангаа зохион байгуулжээ. 2 өдөр 2 шөнө шахам хилэн дээрээ юм тавиагүй хатаж өгөх төгсөн цэргүүд нь ойрхон шуугах усны үнэр авч тэсэн ядан байгааг Баатар сайн мэдэж цэргүүдээ хэд-хэдээр нь нээлжлэн гол руу явуулав. Өөрөө тэсэжгүй ангаж байсан боловч сумангаа орхиод яв зүрхэлсэнгүй тэсвэрлэн байтал улс төрийн удирдагч нь дашмаг дүүрэн цэв хүйтэн ус авчирч өглөө. Баатар
Сургагч Сракино шархацснаас хойш их л ганцаардаж байсан боловч улс төрийн удирдагч нь бас нэгэн гайхамшигтай туслагч, зөвлөгч болохоо харуулжээ. Урдын түүнийг туршлага дадлага баг өөр шигээ залуу хүн гэж үнэнтэй голж байсан удаа бий. 2 өдрийн өмнө улс төрийн удирдагч нь Сумангийн командыг авч дайсны арга хударгаар зоригтой атак хийснээс хойш Баатар түүнийг ихэд үнэлэн үзэх болсон юм. Баян цагааны ширүүн тулдааны өдрүүдэд улс төрийн удирдагч нь сүрхий зохион байгуулж, дайны явцад гүнзгий дүн шинжилгээ өгч, цэрэг эрсийг тулдаанд ямагт зоригжуулдаг дайчин ухуулагч болохоо харуулжээ. Тийм учраас Баатар энэ 2 өдөр бүх юмаа түүнтэй зөвлөж, түүний санал бодлыг сонсож байлаа. Баатар хүйтэн уснаас ховдоглон уусан боловч амны цангаа гарсангүй. Гэсэн ч хүйтэн ус цэритлээ уугаад юу хийхв гэж бодов. Голын баруун эрэг намчин болж шувууд шулганан жиргэж эхэлсэн нь саяхан амирсан ширүүн тулдаан болж байгаагүй юм шиг санагдана. Гэгээ сайн орсон хойно Баян цагааны баруун хойгоор сумангаараа тарж тулдаж байсан цэргүүдээ шөнчин хайж бэдэрсэн халуун тогоо нь хурч иржээ. 2 өдрийн ширүүн тулдааны дараа халуун хоолтой залгах гэдэг хичнээн сайхан болохыг энэ тулдаанд орсон цэрэг эрс эзээчүүл мартнан билээ. Танил тарган тогооч малилцтал инээж "Та нарын баг 3 өдрийн ноором шүү" гэж бардам өгөөлөн хувийн дүүрэн хоол түгээв. Тасгийн тарганар хоолоо дахин нэмүүлэн авцгаа. Голын зүүнтэй нэлээд алсхан их буугаар буутах нь энэ хавьд хэдэн өдрийн турш болсон ширүүн тулдааны сүүрчин юм шүү гэсэн янзтай сонсогдохоос биш, баян цагааны нуруу амар тайван намгүн болжээ. Цэргүүд хөлсөө асгаруулan байж хоололцгоо. Нар мантахаас өмнө хорооны дарга сургагч 2 Баатрын суманд ирлээ. Танай суман баян цагааны 3 өдрийн тулалдаанд командоллоос өгсөн үүргийг зохих ёсоор биелүүлсэнд баяр хүргэж байна гэж хорон дарга уулзангаа хэлэхэд Баатар байлдагчтай төлөөлөн "Эх орныхоо өгсөн даалгаврыг биелүүлэхэд бэлэн байна" гэв. Хорон дарга түүний гарыг чангатгаж "Дараах үүрэг баян цагааны нурууг нэгжиж самнана. Дайснаас үлдэж хоцорсон ч байж мэднэ. Мөн дайсны оргисон байлдааны бүхий л зэр зэвсгийг цуглуулах, алдагдсан Японы тоог гаргах зэрэг ажил хийн. Зөвлөлтийн улаан цэргийн зохих салбар ангиудаж энэ ажилд томилогдоод байна" гэлээ. Баатрын суман тэр дорой баян цагаан өд гарчээ. Зуны дунд сарын 10 хэдний тунгалаг наран элсэн мангатын цаанаас мишэн гарч ирлээ. Энэ нар хэдэн өдрийн инхүү тунгалаг сайхан мандаж байгаагүй лээ. Өнөө өглөө ер нь юм бүхэн баяртай, өнгөтэй сайхан санагдана. Баян цагааны нуруу зүрх энтрэмээр сэглүүлж сийчүүлсэн нь дийлсэн цэргийн сэтгэлийг өвдгөн. Сахлаг ногоо халиуран байдаг энэ сайхан урт зоо тэр аяараа л хэрчигдэн огтлогдож, өв сургамлан гიშгэгтэн налж бас шатаж зэвхэрсэн байлаа. Газрын хөрс танк хуйхтын хүнд дугуйнд цөмөсөрч их бооны сум бөмбөгний тесрэлтээс үүссэн гүнзгий нөх хонхой харлана. Найган ганхж байсан атар хээрийн анхлуун цэцгэс мянган морь хүний хөл машин техникийн дугуйнд няц бяц гიშгэгтэн дарагдаж өнгө зүсээ алдан үхэж хүн нэг бүрийн болон салаа сумангийн хорогдох байр нуувч шуудуу улайран гიშгэх зайгүй мэт харагдана. Эвдэрч хэмхэрсэн их боо онгоц нийсэг дутуу хагас шатсан машин хуйгт танк морь хүний хүүрсэг харлан бараалан торойно. Баатрын суман ширүүн тулдаан болж өнгөрсөн энэ урт нурууны зүүн захаас эхлэн самнан шүүрдэх ажлаа эхэлж, нуувч шуудуу хорогдох байр бүрийг сайтар нэгжиж, дайсны орхисон буу зэвсгийг цуглуулан алгцсан Япон цэргийн хөөрийг тоолж бүртгэн. Ийм явж байтал ойролцоохон зөвлөлтийн нэг эвдэрсэн танк байлаа. Баатар танкны шагаавчаар харвал дотор нь 3 танкчин амиргцсан байв. Дуу алдан ухартал улс төрийн удирдагч гүн ирээд "Яав, юу болов?" гэж айсан янзтай асуухад Баатар үгч хэлсэнгүй танк руу заажээ. Улс төрийн удирдагч шагаавчаар нь харснаа "Хайрын хүмүүс" гэж гаслав. Тэр хоёр танкны нээлгийг онгойлгон орж нас барсан 3 танкчныг гаргаж газар тавилаа. Улс төрийн удирдагч танкнаас тэдний хэрэглэж байсан буу зэвсгийг гаргаж байснаа Баатрыг дуудлаа. Баатар түүний хойноос танкнд орвол улс төрийн удирдагч танкны хан руу чимээгүйхэн заав. Баатар бүхийч харвал
Комсомолын гишүүд бууж өгдөггүй юм. Ахлах дэслэгч Чернышев, цамхгийн буудагч Варягин, механикч жолооч Садрапов гэж цусаар мөрийн хазгаа бичжээ. Түүнийг Баатар үсгчлэн уншаад танк тойрсон цэргүүдтэй чанга дуугаар уншиж өглөө. Улс төрийн удирдагч танкн дээр гарч гараан өргөөд "Эрлэхэг дааж та. Манай ард түмний эрх чөлөө их орны минь тусгаар тогтнолын төлөө энэ 3 Баатар ир эцсийн амьсгалан хураатал дусал зусаан дуустал харийн дайсантай тэнцэлдэж байгаад Баатарын ёсоор нас баржээ. Бидний төлөө зөвлөлт улсын хичнээн олон шилдэг хөвгүүд амин насаан зориулж байгааг бид өдөр тутам үзэж байна. Эрлэхэг Баатар Оросын ард түмний шилдэг хөвгүүдийн байгуулсан гавьяа зүтгэлийг манай ард түмэн үеийн үед санаж явах болно. Дайчин Баатар Эрсийн дурсгалыг хүндэтгэн мэхийн ёслоё гэд малгайгаан авч бүхийхэд цэрэг Эрсийн хүрэл царайд дайсныг үзен ядах нас барсан зоригт танкчдыг хөндлөн биширхэн хослон тодорч байлаа. Баатар уул танкийг наривчлан үзвэл их бууны суманд оногдож хөдөлгөөн болохт нь Япончууд бүсэлсэн бололтой. Танкны эргэн тойрон Японы 10 гаруй хөөр байв. Танкны цамхаг гаднаас нь тэслэн эвдэжээ. Бодвол Япончууд минер дэлбэлсэн янзтай ажээ. Танкчид сүүлчийнхээ сумыг дуустал тулалдсан нь тэдний гар буунд нэгч сум байгаагүйгээс илэрхий. Танкчид хүнд шархтаж амьсгал хураахта дээрх үгийг битсэн бизээ. Морд сумгийнхан эрлэхэг 3 танкчныг нэг дор зэрэгцүүлэн оршуулж байхад зөвлөлтийн нэг танкч нь тэдэн дээр ирж учрыг мэдээд өөрийнхөө сайн нөхдийн булшинд мэхийн ёсолж танкны хананд цусаар бичсэн үгийг бичиж бас зургийг авчгаад явахдаа Монголын ард түмний зол жаргалын төлөө эрлэхэгээр байлдаж яваад амиа алдсан энэ 3 дайчин нөхдийн дурсгал үрд мөнхөрөх болно. Бид дайснаас өшөөгөө хангалттай авлаа. Манай баригад өнгөрсөн шөнийн турш Япончуудыг дайран довтолж хөөсөөр өглөө үүрээр гол руу шахсан юм. Японыхан голд тавьж гарч ирсэн гүүрээ манай цэргүүдэд ашиглуулахгүй гэж дэлбэлсэн нь өөрсөд нь бөөн гай болсон юм. Японыхан гүнзгий голд шахагдаад зөндөө олон хүн гол руу харайж ороод живж өгсөн гэж яриад амьэрсэтсэн нөхдийг хүндэтгэлтэй оршуулсан Монгол цэргүүдэд талархаж байгаагаа танкийн баригадынхан өмнөөс илэрхийлв. 7 дугаар сарын 20 хэдний нар маш хүчтэй шарна. Хэд хоногийн өмнөх бороонд газар дэлхий сэргэн навч цэцэг дэлгэрсэн боловч ойрын 2-3 өдөр халуун шатаж хуйхлах төгсөн тул хар ногоон өнгөтэй байсан ногоо аяндаа цайруу болжээ. Алсад хөхөндөг униар татаж зэрэглээ усан долгио татуулан ярилцсан. Халахын голын зөөн хөвөө элсэн анхнуудад хоригдсан цэргүүдийн харилцах шууд уувчинд бүрч бөхчм халуун бөгөөд үд тун болоход хоригдох газар үл олдно. Баян цагааны тулдаанаас хойш халахын голын байлдаанд онцгийн өөрчлөлт гарсангүй. Хаяа орон нутгийн чанартай байлдаан болж байлаа гэж цэргийн мэрэгжилтнүүд үзэж бас сонин хэвлэл тэгж бичиж байсан боловч үнэн дээр тэрхүү орон нутгийн чанартай жижиг тулдаан гэдэг нь бараг өдөр өнжилгүй шахам цус асгаруулсан ширүүн мөргөлдөөн болж байсан билээ. Ерөнхийдөө фронтын байдал онцгийн өөрчлөлтгүй байв. Үе үе олон онгоц оролцсон агаарын сүрт байлдаан болж хөх мөнх тэнгэрт багил хар утаа татуулан хиншүү хярвсаар бохиролсоор л байлаа. Хоёр тал харилцсан бие биенийхээ байрлалыг мэдэх гэж мөн ард талаа хэрхэн хангаж байгааг илрүүлэх гэж тагнуул туршуул явуулж агаараас тагн турших нь ихсэж эл тагнуулчид хоорондоо санамсаргүй мөргөлдөх буюу агаарын тагнуулыг нэвтрүүлэхгүй гэж ширүүн дөрөн үзэлцэж байсан билээ. Хоёр тал баттай хориглолтод орж бие биеэн отож байгаа ч гэсэн эзэлсэн байрлалаасаа хэн хэнийгэн шахаж гаргах гэж манхан бүрийн төлөө өдөр шөнөгүй тулалдаж байлаа. Нэг манхан хоёр талын мэдэлд ээлжлэн орхон ч олон. Хоёр тал хүчээ хуралдуулан түр амс хийж байгаа нь илт байсан боловч шийдвэрлэх тулдаан хизээ болохыг хинчүүл мэднэ. Энэ чигээрэн хориглосоор намар айгүй бол өвлж болгож мэдх юм гэсэн яриа ойрноос цэргүүдийн дотор тарах боллоо. Хориглосон цэргүүдийг нуувчаа улам гүнзгийрүүлэн бэхлэх, салаа суман хороо дивизийн командын байр газар гэрүүдийг бат бөх зүйлээр барьж, тэдний хооронд утсан харилцаа тавьж, цэргийн галтогоо сум хэрэглэл агуулах газрыгч хориглосон анги салбарын ойролцоо баттай хамгаалт өгөхий газар байлгах болжээ. Анги салбаруудаар
улс төрийн ажилтнууд байн яриа хийхдээ давших тухай ганц ч үл дурсан голцоол хориглон хамгаалах дайны тухай яриа хийн. Энэ бүхнээс үцхэд хилийн дотор орж ирээд хориглосон японочдыг давдар өгөөн зайлуулах гэж оролдох шинжгүй болжээ. 6 дугаар дивиз баян цагааны тулдааны дараахан голын зүүн эрэгт гарч голоос 10 км зайтай газар хориглолтод орсон юм. Баатрин сумын хорооныхаа баруун талд нэгэн томоохон манхны ойролцоо хориглжээ. Тэдний хороотой хамт зөвлөлтийн нэг явган хороо их бууны салбар анги байрлажээ. Нар тусахтай зэрэг халууд өгж эхлэв. Баатар сумгийнхаа байрлалыг эргэж үзээд хорооны даргын зөвшөөрснөөр хээрийн имлэг орохоор явлаа. Ийн явхдаа суманга улс төрийн удирдагчдаа орлуулж салаатын дарга нарт үүрэг өгчээ. Баатар тасгийн дарга доржийг дагуулan явжээ. Тэр хоёр хориглолтын шууданаас холдоод дөрөө харшуулан эргүүлв. Нүдний номон халахын голын ногоон бургас балартан ногоорно. Баатра хараач хөө. Яг л хөх хошооны бургас шиг харагдаж байна шүү гэж дорж голын бургас өөд зааж сэтгэл хөдлөн өгүүлв. Баатар морин давираад харин тийм ээ. Доноо хүн дээгээс харахад яг л ийм байдагсан. Төрсөн нутаг гэдэг хаач явсан үргэлжил бодогдож байх юм да. Хоёулаа санаж бодох юмгүй доноо хүн дээгэр уралдаж явах юмсан. Баг нас гэж үнэхээр сайхан та. Бэд хоёр эмнэг дааг сургаад л доноо хөндийн их хүртэл уралддаг байсан шүү гэж хэлээд уралдах уу гэлээ. Тэр хоёр мориндон ташуур өгч уралдан тагвсан төдхөн голын бургасанд орж ирээд мориныхаа амийг татаж гэлдрэв. Өмнө нь хэсэг бургас нэлмэн унаж мөчр гишүүн тал тийшээ хугаран өсөрсөн харагдав. Түүний дэргэд гүнзгий нүх харлана. Хайран бургас гэж дорж харамсан шогширхот Баатарч тэр салан бөмбөгдүүлсэн бургасыг харж толгойс эксрэн дан гэдэг газар дэлхийх хүртэл ингэж сүйтгэх юм. Хожмын нэг өдөр үр ач нар минь энэ нутагт ирж бидний аав амиа хайрлалгүй харин дайсантай тулалдаж явсан юм гэж бахархан бодох визээ. Тэр үед энэ нэвсийн унсан бургас сөг урган төлжиж цөм цохиулсан газрын хөрс нь бүрэн эдгэж амиа хамгаалж хоргодож байсан нуувч нөх шуудууж бит өрсөн байна. Харин хүний зүрхийг эв зөгсөн дайны шархал мүдэдэхгүй насан турш зовоонд. Энэ дайнд амиа алдсан олон сайхан нөхдийн минь эцэг их эхнэр хүүхэд үүр дөнчирсэн шүү дээ. Тэдний эмтэрсэн элэг хэзээч эдгэж бүтэн болохгүй гэж ярьлаа. Дорж бодол болж явснаа. Их газар минь бас л хүн шиг энлэн шаналж байгаа шүү дээ. Газрын энэ шарх сорив харин хүний сэтгэлийн шархнаас ч удаан анж мэдх юм. Энэ сүйтгэгдсэн газар олон жилийн турш онгойж харлан аимшигт дайны улмар болж үлдэж мэдх юм шүү гэв. Баатар түүний хэлснийг тунгаан бодож харин яах вэ? Хэдэн жил өнгөрөхөд энэ нүх шоодоо эз шороогоор дүүрч өвс ногоо ургах болов. Энэ чигээрээ онгойж харлаад байх вэ? Мэдх юм алхтаа. Дорж маань ер нь юмыг их ултай гүнзгий боддог хүүхэд байсан. Тэр нь улмал лавшран гүнзгийрч амьдралын аливаа учир шалтгааныг олох гэж оролддог нь хэвээрээ. Харин ч улам их болжээ гэж бодлоо. Голын хөвөөгөөр хүн талд ормоор гүнзгий нөх шуудуу зай завсаргүй юм шиг үргэлжлэн эвдэрхий хоёгт танк онгоцны сэг зөндөөн дайралтна. Баатар эл олон нөх шуудаг ажиглан явснаа. Доржоо чи анзаарсан уу? Энэ гэрийн бөөр шиг дув дуурах гүнзгий нөх онгоцны бөмбөг унахад үүссэн бол энэ ташуу урт тавтар нь их бооны сум дэлбэрэхэд бий болсон юм шүү дээ. Гэвэл дорж хажуудах нөхрөө өнгийн харснаа. Тийм би бүр гайхаад байсан юм. Яахаараа ингэж дугуй ташуу нөх үүсдэг юм болоо гэж бодож байсан ч хүнээс асуугаагүй юм гэлээ. Эсэг бургасны цаанаас буута зэрэг гарч ирээд тэр хоёрын урдуур алхан гараа өргөж зогсов. Баатар тэр харуултаа мэдлээд хорооны дараагаас олгосон чөлөөний бичгээ үзүүлв. Харуул бичгийг нь үзээд буцааж өгтөө. Нөхөрдөслөгч үүрээрч гарах аргагүй бизээ гэд ёслов. Яагаад тэгж хэлсэн учрыг эн чинь лавлсангүй
голын гарам руу явлаа. Мотор тачигнан дуугарах, хүмүүс чангачих хашгичх нь ойрхон дуулдана. Гүүрээр гарч болохгүй байх гинүү гэж дорж лавлав. Харин тэглээ, яасан бол доо. Зөвлөлтийн цэргүүд голд тавьсан хөвмөл гүүрээ хураасан болов уу гэж Баатар хэлв. Тэр хоёр төдхөн гүүрэн дээр ирвэл түүгээр танкын цуваа гарч байлаа. Гүүрийн хажуугийн өтгөн шүгөө бургасан дотроос хэд хэдэн их бууны ам мөчтгөн цухойх нь гүүрийг хамгаалсан буунууд бололтой. Гүүрэн дээр нэлээд хэдэн танк цувран тун чаажуухан явна. Хөвмөл гүүр далбилсан хүнд ачаагаа дааж ядан байгаа бололтой ус шалпал хийтэл алгадна. Ус гүүр рүү халин оровч цоорхоогоор нь сархин урсан. Гүүрийн наазахад улаан дарцаг барьсан цэрэг чанга хашгичин дарцгаараа даллах нь тэдгээр танкуудыг бушуу явж шавдуулж байгаа ажээ. Танк хуржигнэлдэн гинж найж мэргэж урагшаа мөлхөх атил удаан яв. Гүүрийн баруун талаас гол гатлах гэсэн танк хуягт автомашины цуваа явган цэрэг олноороо харагдана. Гүүрээр гарч болохгүй гэсэн нь үүнийг хэлжтэй. Эднийг хүлээвэл мөд бүтгэшин жалга гэж Баатар аяархан хэлбэл гүүрнээс доохноор гүйхэн газраар гол гатлыг гэж дорж хэлв. Дорж эндх газар орны байдлыг мэдэх тул төрүүлэн гол уруудав. Тэр хоёр гүүрээс хаахалт хэр доогуур налуу эрэхтэй газраар гол руу орлоо. Голын тэхий донд ирэхэд ус морины ташаа зохиж Баатарын толгой эргэх шиг болохоор ус руу харсангүй голын цаад эргөөд харжээ. Голын цаана гарсан хойно морин ус аншилгээ. Баатар эргэж харснаа зээгсэн гүнзгий байна шүү. Хүн юмыг амархан мартах юм да. 4 жилийн тэртээ нутагтаа байхдаа богдын голыг ямар ч үертэй байхад нааш цааш нь морины хөл алдан зөндөөл гарч байсан. Сая ус тамга өнгөрөөд ирэхээр толгой эргэж их айлаа шүү гэвэл дорж доогсон янцтай жуумалзаж нутагтаа очиод ингэж ярива манай хөдөөнийхэн шооч шүү гэлээ. Баатар аяархан инээж ханд та хоёр л хамгийн түрүүнд шоолно мэз гэд морой даврив. Тэр хоёр бургаснаас гараад ширүүхэн хатрууллаа. Баатар дивизийн хэрэн эмнэлэг хаана байгааг сайн мэдэхгүй. Хамар даваанаас барамтал гэж сонссон. Хамар даваа хэмээх тэрвхэндээ зэгсэн өндөр олон нухчаатай толгодоос бүрдсэн гүвэний өмнөр явж нэг ухаавд өгслөө. Ухаагийн цаад руу тонгооход түүний баруун сугад урт харилцах шуудуу нуувчинд учиргүй олон их буу танкийг өнгөлн далдалсан нь газрын өнгөнөөс төдийл ялахдахгүй ажээ. Нуувчны ойр орчим ногоон хувцастай цэргүүд хэдийдээрээ жагсан харагдана. Баатар дорж хоёр явсаар хамгийн ойрын нуувчны дэргэд ирлээ. Баатар нуувчны ирмэг сандаалан сонин уншид суугаа орс зэргээс хэрэн имлэгийг лавлвал энэ чигээрээ яв. Нэлээд явтал хэдэн толгод бий. Тэр толгодын дунд эмнэлэг байгаа гэж зааж өглөө. Баатар баярлснаа илэрхийлээд морныхаа амыг тогтвороход омглон зээрд нь ухсхий. Тэр хоёр жолоо тодлгүй давхисаар Оросын цэргийн заасан хэдэн толгодын зүүн талын намхан хөдлөөр давж орвол хонхор дуухан газар хэдэн гэр майхан асар харагдав. Эмнэлгийг хамгаалсан бололтой хэдэн талд нь их буу зоож нуувч шуудуу ухжээ. Гэр майхны дэрэгдүр хүмүүс нааш цааш явж ногоон бүрхүүлтэй тэрэгч харагдана. Баатар дорж хоёр хатрахсаар эмнэлгийн дэргэд ирээд мориноосоо бууцгаахад цагаан халааттай хүмүүс гэр майхны хооронд их л яарсан янзтай хурдан явж орж гарч байлаа. Баатар тэдгээр хүмүүс дотор эхнэрээ байна уу гэж харсан боловч харагдсангүй. Тэд хамгийн наад захын асар майхан өд явлаа. Тэрхүү асар майхны хаяаг дээш нь сөхөж шуужээ. Тэр асарт хүмүүс дүнгэр ярилцах нь тодхон дуулдана. Баатар үүдэнд очоо шагаавал 10-аад ор зэрэгцүүлэн тавьж ор бүр дээр хүн байв. Тэдний зарим нь хэвтэж, зарим нь суусан харагдана. Үүдэнд байгаа гараа эгэлдрэглэн уйссан орсхон Баатарууд харснаа. Нөхөр дэслэгч хинтээ уулзах гэж монголоор асуув. Манай сумангийн сургагч гэж Баатарыг хэлж гүйцээгүй байтал цаашаа хараад сууж байсан хүн эргэж харснаа огцомхон бослоо. Баатарч түүнөд угсгийж дэрэгт нь очиод тээврэн авч Александр Иванович гэж дуулдах төдий хилээд харвал Сорокны тунгалаг цэнхэрнүүд нь яг л хуучин янзаараа гялалцсан маш баяртай нэмсэглэн "Баатар, миний дай чин сайн нөхөр минь" гэв. Сорокны толгой нь битүү болт таажээ.
Тэр Баатрыг чанга тэврэн үнсээд биеэсээ холдуулан харснаа. Хариул саруул гялалцаж байх шивдэ. Чамайг хүрээд ирнэ гэж хүлээж байлаа гэж хэлснэ. Тэр хоёрыг шохоорхон харж байгаа нөхдөө тойруулан харснаа. Миний яриад байдаг манай сумангийн дарга дэслэгч Баатар гэж танилцуулав. Баатар тэнд байгаа нөхдийн амрыг ирж ойр байгаатай нь гар барьлаа. Сарокин үүдэн зогсож байгаа доржоод хараад "Өө дорж, сайн байна уу?" гэд гараа сунгав. Дорж дэрэгдэн очиж ёслоод сарвайсан гарыг нь чангатгав. Сарокин тэднийг мухар сандалд урьд суулгав. "За, би чинь яаж байна?" гэж Баатар асуувал Сарокины нэв хийлэн "Цоо ирүүл болсон. Энэ тоогоо" гэд толгоогоо зааж "Жаахан цоорсон. Цоорхойд нь нөхөөс тавьж битүүлсэн. Та нар дээрээ түргэн л очимоор байна. Эмч нар хориглоод явуулахгүй юм. За, тэгээд манай сумгийнхан бүгд сайн биз дээ" гэлээ. "Сайн байгаа. Баян цагааны тулдаанд л 10-аад хүнээ алдсан. Өөр гарц хохиролгүй" гэж Баатар хариулбал Сарокны сайхан инээмсэглэл нь алга болж илт гуниглангүй болоод "Туунч ширүүн тул алдаан ихэлсэн юмсан. Тэр байлдаанд та бүхэнтэйгээ хамт байлдаж чадаагүйдэн харамсаж байна. Чамайг мөн манай суман баян цагаанд яаж байлдасныг дуулсан. Сум маань одоо хаана байна?" гэв. Голын цаана Ивизэхэн баруун гарт манай хороо хориглолтод орсон. Сумангийнхан цэрэг даргагүй л таны тухай ярьж бошоохон л ирээсэ гэж байна. "Бэ удахгүй очино. Өнөөдөр ерөнхий эмч үзэх байх. Түүнээс гуй Александр Иванович. Сайн лидгээж гарахыг бодоорой. Яарсны хэрэггүй. Энэ бөндгөр зөв зүгээр болсон юм л да. Харин Хагар хаанаас нь жаахан шүүс гараад байхаар л эмч нар болгоомжлоод энд хорж байна. Эмэлгийн ор сахиж дачин нөхдийнхөн хэрхэн баатарлаг байлдаж байгааг хөндлөнгийн хүн шиг чагнад суух шиг уйдгартай юм алга." Сарокин орныхоо тэрэнд ороос хайрцагтай тамхи гарган Баатар дорж хоёрыг тамхиар дайлав. Тэр асарт байгаа хүмүүс бүгд л улаан цэргийн дарга нар байжээ. Тэд галын тэргүүн шугамнаас ирсэн Монгол даргыг шохоорхон харж түүнээс фронтын сонь сайхныг хүссэн бололтой Сарокин Баатар хоёрын өвөр хоорондоо ярилцахыг хичээнгүйлэн чагнаж байлаа. "Фронтод сонин юу болж байна?" гэж хижээлдүү насны хууц сахалтай хүн тэс чадалгүй асуув. Баатар түүн рүү харснаа. "Гойд сони юм алга. Баян цагааны тулдаанаас хойш онц ширүүн байлдаан болоогүй. Орон нутгийн чанартай жижиг мөргөлд онл болж байна. Хоёр тал бие биеийн отоод л хориглолтод орсон" гэвэл өнөөх сахалтай ирээ нэмсэглэж "Таны ярьж байгааг бид Баатарлаг улаан арив сонины дугаараас өдөр бүрэл уншиж байна. Өөр сонин юм яриач. Та чинь Оросоор тун чөлөөтөө ярьж байна шүү" гэлээ. "Манайд морин цэргийн дунд сургууль төгссөн юм" гэж Сарокин бардамхан янзтай өгөөлөв. "Александр Иванович, та Азтай хүн юм аа. Ийм боловсралтай дайчин даргатай хамт ажиллаж байдаг. Манай сумгийн дарга их зоригтой, сайхан сэтгэлтэй хүн бий. Гэсэн ч орос хэл мэдэхгүй болохоор бед хоёр санаж бодсноо чөлөөтөө ярьж зөвлөж чаддгүй юм" гэж хэвтэж байгаа нэг хүн ярьлаа. Бодвол тэр хүн хэвтрээсээ өндийж чадахгүй хүн шархсан бололтой. "Хэл нэвтрэлцэхгүй ч гэсэн бид хоёрт ойлголцохгүй юм гэж байхгүй. Цэргийн хэл гэдэг чинь удирдах дарга улсад бүрэн ойлгомжтой байдаг. Цэргээ сурган боловсруулах, удирдан зохион байгуулахад болоод л байдаг юм" гэж сайхэр Монгол хүмүүст эвгүй сэтгэгдэл төрүүлчихгүй гэсэн байртай өгөөлөв. "Японыхан дайрахгүй л байна уу?" гэж Сарокин асуув. Сэмхий тааруулаад суман батальон зэрэг хүчээр үе хориглолтыг цөмлөх гэж оролдох юм гэж Баатар хариулв. "Фронтын байдал нам гүм гэдгийн ч үнэн юм шивдэ" гэж сахалт дарга үг сонсох санаатай хэлээд Баатар өд харлаа. Баатар суудлаан засаж суугаад "Тийм ээ, нам гүмхэн л байна. Энэ нам гүм гэдэг маань хоёр тал бие бие
Ээжсэн газраас нь ховх цохин гаргаж давшилтанд орох юм уу? Ухрах зэрэг байлдааны үйл явцад сүрхий өөрчлөлт гарахгүй болохоор л тэгж нам гүмгэж үзэж байгаа хэрэг л дээ. Гэхдээ тэр нам гүм өөрчлөлтгүй байдал нь галын тэргүүн шугамд байгаа биднийг нэг чөн гэсэн амар тайван унтуулахгүй байна гэвэл сахал тэрийн нүдэнд шохоорхсон шинж илрэн энэ чил ёстой цэрэг хүний үг дээ гэв. Удаан хугацаагаар хориглоно гэсэн яриа байх юм. Хорогдох байр, харилцах шуудуу, газар гэр олныг барьж өнгөлөнд алдлах ажил их хийж байна гэж Баатар хэлбэл сахалт хоолоогоо засснаа. Сонинд бэчэж байгаа зүйлээс үүдсэн чи дандаа л хориглох байлдааны тухай байх юм. Энэ чи юу бол? Би бодохдоо удахгүй давшилт эхлэн гэж санах юм. Зөвхөн төр зуурын амс хээлтэж байж мэдэн. Ард талаас шин дивиз танкын баригад нисхийн ангиудыг татж байгаа дуулдан. Хүчээ бөөгнүүлэн жигдлээд дайрах даал дайрна. Энэ дайралд жухам хэзээвэ гэдэг л тодорхойгүй байна. Түүнээс биш улсын хөлийн дотор орж ирээд газар нутгийг минь эзэгнэн суусан дайсныг харсаар тэднийг өршөөж байгаа юм шиг нүхэнд шигдээд суух гэж юу? Та нар харж л байгаарай. Энэ сарын сүүлч юм уу? Дараах сарын эхээр давшилтанд орно гэж ярив. Калям, энэ чинь зөвхөн чинээл хувийн стратеги тактик биз гэж түүний цаана байгаа хүн тоглосон янзтаас бол сахал тэр тоосон шинжгүй. Хувийн дүгнэлт үнэлэлт гэдэг чи юу юм? Улаан цэргийн дарга нэг бүрийн хувийн стратеги тактикийг штабын газарт нэгтгэн боловсруулж тухайн үеийн дайны бодлогыг шийдвэрлэдэг юм гэлээ. Үгүй тэгээд чи энэ саналаа Жоков Жанчинд хэлсэн үү гэж цаадах нь улам өдөв. Сахалтад оргоцож байгаа бололтой хялам хийснэ. За надаар оролдож байхаар энэ Монгол даргын үгийг сонс гэлээ. Японыхан юу хийж байгаа бол гэж нэг хүн санаашрангуй асуувал манай тагнуулчид Японы байрлал руу мэрсэр нэвтрэн орж ил байна. Тэд их сүргийн хориглолт бэхлэлт хийж байгаа бололтой гэж Баатар хариулв. Тайр чаргагүй. Манайхныг дайрна гэж бат бодоод байгаа юм гэж сахалт хэлв. Япон бидний өдөөс дахин дайрахгүй гэсэн баталгаа байна уу? Тэдний давчхыг хүлээгээд суухын оронд шууд л дайрмаар санагдах юм. Цаг хугацаа өнгөрөх тусам тэд чинь улам бэхжиж хориглолтон чинь нэвтрэхийн аргагүй бат бөх болвол яана гэж сахалтын цаадах хэр сэтгэл зовсон байртай ярихад сахалт ир Баатарууд харж баян цагаанд Японыхан хатуу сургамж авсан болохоор тэд яавч манай эсрэг сөрөг давшилт хийхгүй гэж хэлээд өөртөө маргах гээд байгаа хүнийг үгээр мохоо бололтой гэсэн янзтай нүдээ ирмэв. Цаадхан ч түүний хэлснийг зөвшөөрөх шинжгүй өндөөж ирээд Каля, чамаас би Японд давшихгүй гэсэн баталгаа шаардаж байна шүү дээ. Чи зөвхөн баян цагааны тулдаанаас л ийм дүгнэлт хийж байгаа бол бөөн алдаанд орно гэлээ. Шархтаа дарга нар ийхүү ярилцаж сүүлдээ ширүү маргаан болж магадгүй болохоор нь Баатар зовс гэж Сорокинууд харлаа. Тэр чи түүний бодлыг мэдсэн бололтой өндийхэд гаднаас залуухан орс бүсгүй орж ирснэ. Та нар яагаад шугалтаад байна? Бас тамхи байгуулад гэж зэмлсэнд Сорокин барьж байгаа тамхиа имрэн унтрааж уучлаарай энэ манад зочин ирээд байна гэвэл эмч бүсгүй сая л Баатар дорж хоёрыг харж аяархан мэдлээд одоо та нарын амрах цаг болсон гэд уучлал хүссэн янзтай Баатарууд харав. Баатар босож би сумангийнхаа сургагчийг эргэж ирсэн юм а. Одоо явлаа гэв. Сорокинч эмч бүсгүйгээс уучлал гуйсан янзтай харж бэ суман даргаан гаргаж өгөөд ирье гэлээ. Баатар малгайган өмсөд та бүхэн хурдан эдгээд жагсаалдаан буцаж очоорой гэж тэнд байгаа бүхэнд хандан хэлээд өөдрөө алхав. Биднийг очтол сайн тулалдаж байгаарай. Хэрв Япончууд дайрлаач гэсэн тестч үзээрэй. Дайсан халахын голын уснаас амс хувьгүй гэдгийг санаж аваарай. Баяр та ялалтын дараа тэмрэлдэн уулзъя гэж шархацсан дарга нар ам амандаа шуугилдав. Баатар үүдэнд очиод эргэн харж ёслоод гарахад Сорокинд орж хоёр даган гарч ирлээ. Түүний хойноос эмч үсгүй гарч ирээд Александр Иванович халуун наранд удаан байж болохгүй шүү гэж захиад расрын араар орчихов.
Нэрэж халуун байна. Та ордоо наранд зохиулчихна гэж Баатар хэлбэл. Сарвкан инэв хийлэн зүгээр. Сибирийн анчин энэ зэргийн халуунд ажрахгүй. Чи Цэрмата уулзсан уу гэлээ. Уулзах санаатай л ирлээ гэвэл би олоод ирье гэж Сарвкан хэлээд эмч үсгэн хойноос яаран алхав. 15 дугаар хэсэг төгсөв.